Малчтын мөрөдлөг биелүүлэгч Sopocco компани. Сайн бацааны үзэгчдээ малчин төмний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн орчин үетэй хөл нийлүүлэн алхахад тусалж байдаг Sopocco компаниэс үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ хүргэж байна. Ингээд намрын ихэнх сарын энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Сайхан зусч гэнэ үү? Сайхан. За тэгэхээр ер нь уулзалгүй хоёлоо бас хэсэг хугацааг үдчихэ тийм ээ. Тэгэхээр одоо Sopocco компани маань одоо сонин сайхан юу вэ? Ямар одоо эрэлт хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүнүүд энэ удаа тавьчирсан байгаа вэ? Орж ирэнгүүт л одоо өнгө төрхөөс зүйлээд харагдаж байна л да. За энэ зам маань бас маш их сонирхолтой, өрнөлттэй, хөгжилтэй зам болж өнгөрлөө. Sopocco компани гэдэг маш их завгүй ажиллалаа. За тэгээд дээр нь бас дэлхийн техник одоо хамарсан корона цар тахлын одоо улмаас хил гайл дээр маш их хүндрэл үүслээ. Параметралаа татаж авч амжихгүй малчтайгаа бас бохимдуулсанд юуны өмнө хүлцэл өчөө. Тийм тэгээд энэ жилийн хувьд бол Sopocco компанийн хувьд бол уламжлалсараа маш олон шинэ бүтээгдэхүүнээ гаргасан байгаа. За дээр нь бид энэ сайхан шинэ өргөө гэртээ одоо өргөө гэртээ шинэ оффистоо шинэ шоурумд нүүж орсон байгаа. За энэ шоурум маань бол нийтдээ 3 хэсэгтэй байгаа. Дотроо одоо яг малчтай хүлээж авах шоурум. За хоёр давхарт нь болохоор манай офис. За дээр нь параметралаа богино хугацаанд одоо шуурхаа нийлүүлэх үүднээс агуулах. За нэг давхартаа одоо яг энэ шоурумынхаа энэ талд маань болохоор одоо шинэ загварын зөөврийн сууцны маань үйлдвэр, гагнуурын цех болон бусад үйлдвэрлэлүүд маань яг энэ хажууд явагдаж байгаа. Тэгэхээр одоо хуучин олон газар юм тарж бутарсан байсан бол одоо шинэ байрандаа орсноор малчтаа түргэн шуурхаад чирэгдэлгүй богино хугацаанд үйлчлэгээ үзүүлэх боломжтой болсон байгаа. Маш гайхалтай тийм ээ. Цогцоор одоо бүх бараа бүтээгдэхүүнээ сонгосон бүтээгдэхүүний бас нэг дороос ингээ авах боломжийг олгож байгаа гэж гайхалтай. За ингээ орж ирэхэд өөдлөх хайлын үүд өнгнөөсөө гэдэг үүднээсээ гэдэг тийм ээ. Тэгэхээр оржингууд ингээд орчин бас нэлээд таадамжтай сайхан санагдаж байна. За тэгээд энэ хүү одоо шинэ өргөө гэрийнхээ талаар бас үзэгчтэй хоёлаа мэдээлэл өгье да тийм ээ. За энэ жилийн манай хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол яг энэ шоурумынхаа шинэ байрныхаа шоурумыг шинжлэх тал дээр маш анхаарч ажиллаа. За доторх зураг төслийн нь бол Монгол Японы хамтарсан Myak гэж одоо маш мундаг компани байдаг. Монголын бүхийлийн томоохон банк, корпорац энэ байгууллагуудын өнгө төрх нүүр царай лобби шоурумыг хийж авсан ийм байгууллагуудаар одоо сонгож дотор заслаа хийсэн баг. Та бүхэн анзаарч байгаа. Тэгээ Монгол уламжлалаа одоо орчин үеийн contemporary хэм маягтай хослуулж ингэж гоё шоурумаа гаргасан байгаа. Тэгэхээр ийм энгийн цагаан дээр нь манай Sopocco-гийн үндсэн брэнд улаан өнгө хослуулаад ингэж оруулж ирсэн байгаа. За тэгээд энэ чиний хараар одоо шинэ Монгол гэрийнхээ бас хэсгээс элементээс оруулж өгсөн байгаа. Малчин маань орж ирээд маш тав тухтай яг манай бараа бүтээгдэхүүн өөрийнх нь Монгол гэрийн интерьерт яаж зохицож, яаж өнгө будгана гоё ингэж уусч байгааг бол шууд газар дээр нь харах боломжтой. За тэгээд зурагтаа болохоор авдран дээрээ тавиад авдрынхаа баримжаагаар ингээд 40 инчийн зурагт нь хэр том болохоо гэр дотроосоо үзчих боломжтой. За дээр нь бас манай хөлдөөгчнүүдийн нөгөө гоё арьсан энэ дүүбэн оруулахтай төмөр одоо гадар нь шинжлэхдээ бүр илүү гоё нарийн болоод ирсэн байгаа. Тэр болгоныг яг Монгол гэрийн интерьерт хараад за тэгээ бас нэг тавгийн эдэн амсаад гарчих юм сайхан тав тухтай үйлчлэгийг манай компаниас авах боломжтой болсон байгаа. Ажлын цагууд нь бол хуучин хэвээрээ байгаа. Ажлын цаг маань хэвээрээ явж байгаа. За тэгээд манайх бол энэ цар тахлын улмаас малчт маань хот руугаа орж иж бараагаа татаж чадахгүй үед бол хүргэлтийн одоо машинуудаараа хүссэн цэгт нь хот дотроо хүргэж нэлээд одоо ажилласны үр дүнд малчтаа чирэгдүүлгөө бас сайхан бараа бүтээгдэхүүнүүдийг одоо нийлүүлж чадлаа гэж бодож байгаа. Үргэлж яг малчтынхаа төлөө за худалдан авчтынхаа төлөө ажилладаг та бүхэнд бас баярлж авдаг шүү тийм. За баярлалаа. За тэгэхээр хоёул одоо шинээр ирсэн бараа бүтээгдэхүүнүүдийг бас үзэгчтэй хүргэе тийм ээ. За одоо энэ ард одоо битэрийн ард байгаа энэ хүчит хар гэдэг бас нэг шинэ брэнд гарсан юм шиг байна. Эний талаар хоёулаа танилцуулъя да. За манай компанийн одоо үндсэн философи, манай компанийн үзэл баримтлал, концепц гэх юм уу, алсын хараа гэх юм бол ерөөсөө л малчдаа дэлхийн хөгжлийн одоо чиг хандлага шинээр гарч ирж байгаа тэр бүх сэргээгт эрчим хүчний шийдлүүдийг цаг тухайд нь одоо хамгийн богино хугацаанд нийлүүлж ирье гэсэн юм ураа баримталтай явдаг. За тэрүүнийхээ хүрээнд ч гэсэн 21 оны маань шинэ бүтээл одоо минлээд малчтынхаа гар дээр очиход бэлэн эхнээс нь хүмүүс аваа явцсан байна. За рекламдаг байхад хүртэл аваа явцсан байна. Тэгээ малчин телевизээрээ одоо яриаг байхад тэр авч явсан хүмүүст бас баярлалаа гэж хэлээ. За хүчит хар гэдэг манай компани өмнө моцикл байдаг тийм ээ. Үндэ маань мэдэх бах. Жалам хар гэдэг. Тэрүүнтэйгээ хослуулаад араас нь хүчит хар гэдэг юм шинэ брэнд гаргасан байгаа. За энэ болохоор сүүлийн үед дэлхийн зах зээл дээр Америк, Канада, Шинэ Зеландын фермерүүд маш ихээр одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж
сайн сайнаар мэдэрч эхлэх байгаа. Ийм универсал бүтээгдэхүүн байгаа. За үндсэн давуу талаас нь хоёулаа эхлэе ярьчих тийм ээ. За нэгдүгээрт бол малчид маань харж байгаа. Ингээд сайн чанарын ABS хуванцар хайрцаг дотор хийцэн аккумулятор буруу холбох, одоо ус чийг орох, халах, хөрөх энэ болгоноос энэ хайрцагныхаа тусламжтайгаар хамгаалагдсан гэсэн үг. Энэ хайрцаг дотор маань аккумулятор маань байж байгаа. За хоёрдугаарт нь 220-ын гаралтай. Оо за. Тий. За одоо энэ дээр зураглаач маань бас харуулах бах. Энэ ингээд 12-ын гаралт оролтууд нь байж байна. Давхар 12-тойгоо тэгээ 220 гаргана. 220-оо гаргаа явчихна гэсэн үг. Маш гайхалтай. За энэ талд нь байсан юм биш үү. За энд нь маань 220-ын гаралт маань гараад ирж байгаа. Яг хотын хэрэглээний бүх юмыг ажиллуулж болно гэсэн үг. Хотын одоо цахилгаан барааны хэлбэрээс зурагтаа авчиж болно, угаалгын машинаа авчиж болно. За өөр одоо ямар хэрэглээ хөдөө өгч, за тоос сорогч, байж болно. Нүцний синс одоо юу гэдгийг бүх юмыг 220-оос гарах боломжтой гэсэн үг. За хүчин чадлын хувьд бол 1000 ватт хүртэл чадлыг нэг дор гарах боломжтой. 1000 ватт гэдэг бол одоо ихэнх цахилгаан гэр хам цахилгаан хэрэгслийг ер нь бол ажиллуулчих болно гэсэн үг. За тасдагч ажиллуулж болно. Оо за. Тий, гар багжаараа тасдагч хийдэг одоо хүмүүс болно. За гагнуурын аппаратнаас бусад бүх зүйлийг бол энэ дээр ажиллуулах боломжтой. Гар дэрэл одоо өрөм тий. За тасдагч зэрэг гэр ахуйн ойр зүрийн багаж хэрэгслүүдийг ажиллуулж болно гэсэн үг. За энэ жижигхэн хэрнээс нэлээд хүчин чадалтай. Арга бол нэрэндээ тарсан идэв тийм ээ. Хүчит тар гэсэн брэнд маань одоо шинээр төрж байгаа юм байна шүү. За гүндээ маань бас их сайн анзаарсан байна. Хэмжээ нь өөрөө их жижигхэн болсон байгааз 1000 ваттын чадалтай 100 ампер цагийн аккумулятортай гэсэн мөртлөө 100 ампер цагийн аккумулятор чи өөрөө 30 орчим хил байдаг байхгүй юу? За энэ маань өөрөө нэг 10 гаруй хилийн жинтэй байгаа. Оо харцсангүй. Тэгэхээр одоо нууц нь юунтай байна вэ гэхээр энэ шинэ үеийн литиум ион батарейг суулгаж өгсөн байгаа. Цэник алдалт нь одоо маш сайн хамгаалагдсан. Олон дахин хэрэглэхэд одоо ашиглах боломжтой. За малчд маань яаж мэддэг вэ гэхээр гар утасны батарей шиг л гээд хэлчихэд ойлгомжтой болчих واخа. Гар утасны батарей чинь ингээл унтраагаал, нураагаал янз бүр болгоод тахт ингээд байж л байдаг ч тийм ээ. Яг тэр технологиг энэ аккумулятort нь суулгаж өгсөн байгаа. Тэгэхээр шинэ үеийн аккумулятор гэсэн үг. Малчдын маань нөгөө шингэн хуурай аккумуляторуудыг бодвол одоо хэд дахин илүү өндөр чадалтай. Эдлэгээний хувьд одоо энэ аккумулятор нь ямар? Эдлэгээний хувьд бол малчд маань зөв үргэлж чадах юм бол 10 жил одоо ямар ч асуудалгүй ажиллана гэсэн. Оо за. Маш боломжийн тийм 10 жил гэдэг чи одоо зах зээлийн үнийн хувьд одоо энэ ямар ах вэ? За зах зээлийн үнийн хувьд бол энэ бүтээгдэхүүн маань 2 сая 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тэгээд 10 жил гэдэг чинь 10 жил. За энэ ерөөсөө бид нар бол малчны маань одоо насны хэрэглээ гэдээ нэрлэж байгаа юм тийм. Нэг насны хэрэглээ юундаа байна вэ гэхээр энэ аккумулятор маань маш удаа олон жил ашиглагдана. Дээр нь 220-ын бүтээгдэхүүнүүдээ гаргах чинь. За тэгээд энэ дотроос одоо маш олон давуу талууд байгаа. А тэгээд 3 дахь том давуу тал маань өөрөө энэ үржүүлдэг хянахтай. Оо за. Манай компани 18-9 онд гаргаж ирсэн үржүүлдэг хянах маань энэ дотор суугдаж өгсөн. Давхар орцсон. Давхар орцсон явж байгаа. Тийм. Үржүүлдэг хянах гэхээр бол одоо малчд маань сайн мэдэндээ Тэгээ урд урдны нэг төрлүүдээр сарсан л байгаа. Энгийн хянахнаас 40-50% илүү тог гаргана гэсэн үг. Яг адилхан нарны дэлгэц зэрцүүлж тавиад хянахандаа залгаа батарейгаа цэнгэлээд батарейн 40-50%-аар илүү цэнгэлэгдэнэ. Яагаад гэж байгаа вэ гэхээр нарнаас ирж байгаа тусгалыг ерөөсөө алдалгүй шингээдэг. Хүчтэй амперыг одоо унгалгүйгээр аккумулятор руу шахдаг шинэ үеийн технологи гэж үзэж байгаа. Одоо малчд маань мэдж байгаа багтаа үржүүлдэг гэхээр дотор нь ицсэн учраас. За үржүүлдэг хянах дээр нь манайхын хүчит хар брэндээ зориулаад 220-ын хотел хөлдөөчийг гаргасан байгаа. Оо за. За тэгэхээр урд нь бол 12 байсан шүү дээ. Тэгэхэд одоо ингээ 220 болоод ирж байна. Зориулаад гэдэг чи бас олон давуу талууд харагдаж байна. Яг одоо нөгөө гоё хэхуа дөрвөн хүчтэн эвтэй дөрвөн амтан гоё мебель дүүбэн оруулга. За тэгээ нөгөө цоордгуу зис хоолой тэгээ компрессор дуу багтай тог баг гэдэг компрессор бүх юм нь орсон. Гэхдээ 220-ын хотел хөлдөөгч. Энийг тусгайлан зориулж одоо манайх 10 жилийнхээ зориулж 220 хөлдөөгчийг гаргаж байгаа. Хүчит хар брэндэндээ залгаад нийт одоо иж бүрдэл маань 3 сая 400 мянга бүх юмтай авах боломжтой. Энэ бол Монголд байгаа хамгийн хямд боломжийн өндөр технологийн бүтээгдэхүүн бол бид нар үнэ гэж үзэж байгаа. 220 гарах чинь хотел 150 литрийн хөлдөөгчтэй 100 ампер цагийн аккумулятортайгаа дээр нь үржүүлдэг хянахтайгаа. За бас энэ шинэ үеийн толийг бас удахгүй танилцуулна. Шинэ үеийн 9 замтай ийм тойл гарсан байна. Энэ бүхнийг одоо 3 сая 400 мянган төгрөгөөр Монголын малчд маань аваад нэг насны хэрэглээгээ шийдэх нэ. Энээс өөр одоо илүү чадaltaй, илүү сайн бүтээгдэхүүн ойрд гарахгүй байх гэж бодож байна. Үүнээс өөр газар үгүй гэдэг шиг. Тийм үүнээс өөр газар үгүй гэдэг шиг. Ямагт одоо ингээд төрүүлж алхдаг учраас та бүхэн бас л ингээд шинэлэг бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа нас гайхалтай байна. За хоёлаа түрүүн ярьлаа тийм ээ 9 замтай
нарны дэлгэц гэж байна. Замын хувьд бас үзэгчдтэй бас малчиттай хоёлаа бас мэдээлэл өгж бодож байна. 9 замтай гэдэг 3 замтай 4 замтай гэж асуудлууд байдаг шүү дээ. Эний ялгааг хоёулаа тайлбарлаад шинэ дэлгэцээ танилцуулъя гэх үү. За тэгээ. За энэ манай 2021 оны цоошин загварын 210 ваттын чадалтай нарны дэлгэц маань малчтынхаа гарт очиход бэлэн болоод байна. За энэ дээр ямар шинэ давуу талууд үүссэн бэ гэхээр нийтдээ энэ замын тоо бол 9 болж ихсэн байгаа. За Монголд манайх хамгийн анхлан энэ 9 замтай нарны дэлгэц гэдгийг худалдаанд нэвтрүүлж байна. За зам гэдэг маань одоо англиар bus bar буюу энэ нарны элементээс гарч байгаа бүх цэнгийг дамжуулдаг энэ одоо монголчууд хэлэх юм бол хурдны зам гэж ойлгож болно доо. Хуучин 3 замтай, 4, 5 замтай гэж байдаг байсан. Тэрвэр нь одоо машинууд нь тог дамжуулдаг машинууд нь шахацалдаад явдаг гэдэг нэг хар ухаанаар тайлбарчиход байна. Энэ 9 замтай учраас хүссэн машин хүссэн замаараа одоо саадгүй нэвтэрнэ гэсэн утгатай. Харьцуулшгүй гэж байна. Харьцуулшгүй тийм. За тэгээд дээр нь монголчууд маань 9 эрдэнэ 9 тоогод бэлэгдэж явдаг тийм ээ. Тэгэхээр Сопокогийн 9 замтай нарны дэлгэц бол хамгийн хүчрхэг одоо хамгийн өндөр чадалтай. Тэгээд чадал нь яг өөрийнхөө гаргасан чадлыг бол гаргана. 210 ватт гэсэн бол яг 210-ыг гаргана. Тэр бас маш чухал. Тэгэхгүй бол бас одоо малчт маань манай компанидаар дэлгэцээ шалгуулах гэсэн юм аа гэж бариад ороод ирдэг. Шошгон дээр 200 ватт гэсэн мөртлөө өөрхөн чадал нь 130 140 гаргадаг юм нарны дэлгэцүүд бас гадуур маш их байна. Тэгэхээр малчтыг баталгаатай, буцах газартай, хаягтай ийм газруудаар үйлчлүүлээрэ гэж давхар зөвлөмөр байна. Тийм малчт маань бас гинэн одоо сэрэмжгүй болгоомжгүйгээсээ болоод хохирох тохиолдлууд байна. Тэгэхээр Сопоко компаниас яг энэ баталгаатай нарны дэлгэцээ авбал цахилгаан хэрэгсэл маань найдвартай ажиллах нэ. Асуудлыг бол дараа нь шийдэх нь ш тийм ээ. Хэвдрэл гэмтлийн асуудал гарлаа гэх. Тийм. За түрүүн хэлсэн 9 замаасаа гадна энэ нарны дэлгэцнийхээ энэ үндсэн нэг элемент болгоныг голоор нэг хувааж өгсөн байгаа. Энэ болгон дээр нэг хуваалтууд үүсгэж өгсөн байгаа. За тэгээ ингэж нэг хуваадгийнх нь давуу тал нь юундаа байдгүй гэхээр энэ нарны дэлгэцний маань хэмжээ өмнөхөөсөө томорч байгаа. Өмнө гаргаж ирсэн дэлгэцнээс хаашаашгаа нэг 10 орчим санжаар илүү том болж байгаа. Чадал нэмэгдэхин хэрээр. За тэгэхээр өмнөх хэмжээнд хэвээрээ мөртлөө чадал нэмэгдэж байгаа гэж байгаа бол тэр бас жоохон худлаа байж магадгүй. Яагаад гэвэл чадал нэмэгдэхин хэрээр энэ нарны дэлгэцний энэ өөрөх нь овор хэмжээ бас ер нь томорчих хэвээр байдаг. Тэгээ манай компанийн хувьд бол одоо яг 10 санжаар орчим томорцсон байгаа шүү хэмжээд үзэж болно. За тэгэхээр энэ хоёр хуваасныхаа давуу тал нь энэ том болсныхаа хэрээр одоо мушгилтанд орох, тээвэрлэлтэнд гэмтэх үед нэг элементэнд цууралт үүсэх одоо эрсэл гардаг. Тэр эрслийг бууруулж өгч байгаа гэж жижиглж хувааж өгснөрөө. Ингээ хувааж өгснөрөө энэ элементэн дээр гарах хагаралт гэмтлийг одоо бууруулна. Дээр нь аль нэг хэсэг дээр нь сүйдэрлэх үед одоо хуваацсан байгаа учраас нийт нарныхаа гаргалтанд нөлөөлөх нь бас арай бага болж ирж байгаа гэсэн үг тийм. Энэ нарны дэлгэцнийхээ эрслийг л ер нь бууруулж ийн гэсэн үг тийм ээ. Тийм. За энд нь бичил хагарлууд гарч ирдэг байгаа. Тэрнээс сэргийлж байна л гэсэн. За тэгээ энэ өөрөө бол одоо Монголд байгаа ер нь айгүй хамгийн хүчтэй дэлгэц гэж хэлж болно. Дунджаар цагт 11 ампер гаргах боломжтой гэсэн. Дундаж манай хотел хөлдөөгч бол 5-аас 6 ампер зарцуулдаг. Тэгэхээр малчт маань өөрөөсөө бол энгийн математикийн тооцоол хийх боломжтой. Нэг хотел хөлдөөгчийг одоо нэг цаг ажиллуулах тогийг энэ дэлгэц маань 30 минутанд гаргачнаа гэсэн. Тэгэхээр өдөржингөө хураагдсан тал одоо эрчим хүчин аккумулятортай хадгалагдаад шүнжэнгөө наргүй үед хангаад яваад ах юм бүрэн хүчин чадалтай. За дээр нь гэрэлтүүлгээ бас шийдчих боломжтой. Ийм сайхан толийг хүчит хар болон бусад иж бүрдэл хөлдөөгчнүүдэд тавьж өгсөн байгаа. Одоо ингээд иж бүрдэлт маань орж байгаа бүтээгдэхүүнүүд одоо хүчит хар. За ингээд дэлгэц маань хөлдөөгч маань ирчихэж байгаа. За дээр нь нөгөө зурагт шийдэж байгаагүй юу? Зурагт бол одоо малч маань өөрөөсөө хүснээрээ нэмж аваад залгаж болно. 12 ваттынхаас зурагтыг залгаж болно. Эсвэл хотоос одоо өөрхөн хүссэн инч арзмаараар нь 220-ын зурагтаа залгачих болно. Одоогоор зурагтын хувьд гэх юм бол манайх 40 инчийг санал болгож байгаа. Магадгүй 40-оос дээш инч үүсэх хүсэлтэй одоо хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг газрууд 12-оо шийдмээр байна гэх юм бол манайхаас энэ хүчит харыг аваад дээр нь цахилгаан марааны дэлгүүрээс 50 60 65 инч өөрхөн 220-ын зурагтыг аваачаад залгахад бол ямар ч асуудалгүй хөдөө болон сумын төв аймгийн төвд ажиллах боломжтой. За хүчит хар брендийнхээ хэдүүлээ онцлогуудыг уншчаа. 1000 ваттын чадалтай байна. За 100 ампер цагийн литиум батарейтай. За буруу холболтын хамгаалттай. Үржүүлдэг хянахны хүчин шингээсэн гэж төрөө. За гар утасны Bluetooth хяналттай. За энийг ярихаа мартсан байна. Аккумуляторын цэнгийг Bluetooth утсаар гар утсаараа хянчих болно. Хэдэн хувьтай байна? Хөргөгч хэдэн ампер идэж чинь, зурагт хэдэн ампер идэж чинь,
бүгдийг нь хэлэх боломжтой. Өө за тэгвэл хялбархан хянчих юм байна шүү дээ. Тий. За 12-оос 220 вольтыг бол ямар ч асуудалгүй гаргана гэсэн үг. 12-оор бүх одоо айрны бүлүүр, дийдиш зургатаа гаргачих маань 220-оор угаалгын машина Ажиллуулчин. ингээд гаргачих. За эндээс нь хоёулаа хараач. Энэ ингээд тамхины асаагууртай. Тамхины асаагуур залгадаг цахилгаан хэрэгслүүдээр залгачуулсан. За эндээ хоёр шиг нийт ингээд дөрвөн шиг USB гаралтай тий. оролттой байгаа. За энд ерөөсөө малчтмаас хөлөөд смарт утас цэнгэлдэг болсон тий. Бараг хүн болгон гэрийн өрхийн гишүүн болох уцаа цэнгэлж болох нь шүү дээ. Аав нь ээж нь хүү нь охин нь ч гэдэг юм уу. Хажууд айлын хүний утас ч гэдэг юм. Ингээд дөрвөн USB оролтыг зэрэг залах боломжтой байх нь тийм ээ. За энэ сайхан энэ электрон дисплейн дээр бүх хэрэглээгээ шийдэж болно гэсэн үг. За батарейныхаа цэнгийг харьцуулж байна. За энэ дээр энэ хүчлийг харьцуулж байна. Нийт системийн хүчил 13 вольттай байна. За энэ гаралтын одоо вольтыг харьцуулж байна. 220 гарч ийн үү 230 гарч ийн үү бүх юмудаа анчиж болно гэсэн үг. За эндээс батарейгаа салгаад унтраач болно гэсэн үг. Бүх гаралтуудаа ингээ хаачна гэсэн үг. Уцаагаад нээлээ. За ийм бүтээгдэхүүн байна. За энийг төрүүлж байгаа. За. Эргүүлээд интеллигент танилцуулж. За. За энд бас Монголдо анх удаа дэлхийн нийтэд маш төгсөн Андерсон гэдэг 12 вольтын залгууруудыг энэ хүчит харийнхаа тусламжтайгаар танилцуулж байгаа. Тэгэхээр малчт маань ингээд нэг нэмэх ас утас барьсан тэрийг автиркаар шангалаад уруу холбож юмаа шатаагаал эсвэл утас нь ингээ маасалцсан ингэж явж идэг. Эсвэл аккумулятораасаа ингээд олон давхар хавчицсан тэр нь гал төмөр гаргах ч гэдэг юм уу. Нийслэл байдаг байсныг энэ залгууруудаар ингээ шийдэж байгаа. За одоо жишээ нь энэ ингээ зургатны маань залгуур 12 вольттэй. Ерөөсөө малчт маань нэмэх хасах залгууруудыг одоо янз янзаар залгах шаардлагагүйгээр за. За ингээд залгуурууд маань ингээд ороод ирж байгаа. Нарны дэлгэц маань тусдаа шар өнгөтэй. За энэ дээр одоо бодол солино гэсэн юм байхгүй. Албаар юм шар өнгийн залгуур хийцэн байгаа. Ялгаатай авчраас. Тийм шарлуун шарыгаа хийж нарны дэлгэц орлоо. Аккумулятор залгана гэж байхгүй хуучин юм шиг. Аккумулятор шууд хайрцагнаас ороод ирж байгаа. Тэгэхээр эндээсээ нийт одоо 3 төрлийн 12-ийн ямиг шууд залгаа гарах боломжтой байна. За айрны бүлүүр байна, зурагт байна, дийдиш байна гэдэг юм те. Ингээд шийдээ авчиж болно. За ингээд салгах чинь энэ юусоо хитэх нөө галын эсэл нэмэх асуулт маслуулна зургатаа шатаана гэсэн асуудлууд байхгүй. За тэгээ жингийн хувьд ерөөсөө 10 гаруй кг жинтэй. Тэгээ ерөөсөө нүүц суухад хэлбэр. Нүүц суухад хэлбэрх. Одоо энэ уяанаасаа бариад бас зурглаач харуулах байх ингээ өргөж тавиал машиндаа тавиад ачаа авчина. За тэгээд аккумулятор нь 10 жилийн одоо хэрэглээтэй насжилттай учраас малчтын маань хэрэглээг бол найдвартай ханганаа. Баталгаа өгж байгаа юу? Бүтэн жилийн баталгаа өгч байгаа. Энэ гэж үйлдэлтэй. За нарны дэлгэц маань өөрөө 20 жилийн баталгаатай. 20 жил дотор нь асуудал гарвал Сопоко компани бол дорн сольж өгч байгаа. Солиулаад хүмүүс авчдаг. За дээр нь хөлдөөгч маань зис голтой учраас 3 жилийн баталгаа хугацаатай. Одоо малч маань баталгаатай бараал гэж одоо явдаг гэсэн юм шүү дээ сүүлийн үед. Тэгэл байх уу. Одоо чанарыг ялгадаг болсон байна шүү дээ манай. Бид 3 жилийн баталгаа өгч байна гэдэг чинь 3-аас дээш жил 3 ба түүнээс дээш ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа учраас л өгч байгаа. Тэгээ одоо айлуудаар яваад тэгэхээр 7-8 жил ашигласан хотел манай анхны загварууд байж байна айл. Тэгэхээр малчтад бол жил болгон хөлдөөгчөө солих уу хямдхныг аваад эсвэл нэг сайныгаа аваад 7-8 жил 10 жил ашиглах уу гэдэг сонголтоо бол өөрсдөө хийгээд суртсан байгаа. Хотел брэнд бол одоо удаан насжилтаа найдвартай гэдгээр малчтын маань таашаалт нийцсэн байгаа шүү дээ тийм ээ. За манай хүчит хар брендийн аккумулятортай өсвөгчтэй хайрцгийг ашиглаад одоо энэ намрын маань эрэлт хэрэгцээтэй гол бараа айрныхаа бүлүүрийг ажиллуулж малчтаа үзүүлье. За түрүү ярьсан энэ Андерсон залгуур гэдэг энэ одоо сүүлийн маш юм аваар осолгүй эвтэйхэн ашиглагад хэрэглэдэг ийм залгуур байгаа. Тэгээ айрны бүлүүрний маань утас ерөөсөө энэ Андерсны толгойтой болсон байгаа. За тэгээд энэ Андерсноо энэ хүчит харынхаа энэ 12-ын гаралт руу ээж өгье. За ингээ хийцэн байгаа. За айрны бүлүүр дээр маань одоо энэ шинэ 20 оноос орж ирж байгаа шинжил маань дэлгэцэн дээр харагдаж байна уу? Ийм таймертай болсон байгаа. Таймер буюу одоо цаг баригч гэх юм уу да. Цагийн системтэй. За тэгэхээр одоо галтгоондоо хэрэглэдэг хүмүүс тийм ээ. Буузаа 20 минутаар давчаад дуугархаар нь буузаа очиж салгадаг. За тэрүүнтэй яг адилхан айрныхаа одоо энэ бүлэлтний цагийг нь 3 цаг хүртэл тохируулах боломжтой. За одоо ерөөсөө хэдэн минутаас 3 цаг хүртэл ингээд автоматар тавьчих болно. За би тав хүн ингээд тавьж үзүүлээ. Асааж унтрахдаа маш энийг ингээд эргүүлээл болоо.
За ингээд цаг дуусахаар энэ өөрөө унтарчин өөрөө малчин очиж унтраах шаардлагагүй. Одоо хитрхи удаан бүлээд хатуурчлаа ч гэдэм үү амт нь өөр болчлоо гэх санаа зовох шаардлагагүй өөр автоматар унтарч байгаа. Тэгэхээр одоо 1 цаг байж болно 2 цаг 3 цаг хүртэл ингээд тавих боломжтой. За 3 цагийн дуусчвал дахиад сунгаад бүлээд тавих боломжтой. Ийм автоматжуулсан малчтын хөдөлмөрийг хэмсэн ийм бүтээгдэхүүн болсон байгаа. За ингээд энэ 12-ийнхаа ямиг ашиглаж дуусчаад буцаагаад ийм залхуураас салгачих болно. Одоо ерөөсөө нэмэх хас гуцыг холбож янз янзаар маслуулдаг, буруу зүрх холбогддог үе өнгөрлөө малчтын маань хувьд ийм сах автоматчилсан байна. За айрны бүлүүрний маань хувьд бол одоо энэ 7 хоногоос айрны бүлүүрүүд худалдаанд ирсэн байгаа. Хил гайлаас шалтгаалаад жоохон уудсан бол за энэ айрны бүлүүрийн хувьд бол одоо 100 намрынхаа айргаар малчт маань портер авч унж ийн. Тэгэхээр малчтын амжиргааг дээшлүүлэх, малчны хөдөлмөрийг одоо хотын хэрэглэгчдэд хүрэхэд маш юм хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн юм цахилгаан бараа болжээ гэж үзэж байгаа. Тэгэхээр манай Sopocco компани өөрөө бол одоо малчтынхаа амьдралыг мөрөөдлийг биелүүлж сайн сайхан амьдрахын төлөө ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр айрны бүлүүр нь бол ерөөсөө портер машины мөнгө хийдэг ийм хэрэгтэй бүтээгдэхүүн байна шүү гэдгийг. За 2021 оны загвар дээр манай нийт хөлдөөгчний маань гадна арьс буюу одоо энэ төмөр араам шинжлэгдэж ирсэн байгаа. За модны хувьд бол одоо анх гарч ирсэн мебелийн дүүбэн өнгө маань илүү гоёмсог ийм модны ширхэгтэй болж илүү яг бүр модтой ойролцоо ийм гоё ширхэгтэй болж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хотел том загвар маань бол хуучин арьстайгаа харагдаж байна. Дүүбэн оруулахтайгаа харагдаж байна. За энэ шинжлэгдэж ирсэн маань ийм одоо нүүдэлчин загвар байна. Тэгээ ийм илүү гоё гүн бор өнгөтэй болж ирсэн байгаа. Та бүхэн гэрийн эзэгтэйнэр бол одоо гэрийн тавилгаа сүүлийн үед хүн үзэмжийн сонгож авдаг болсон байгаа. Тэгэхээр энэ загварын шинжилэл бол энэ 21 оных бол энэ модны гоё өнгөтэй болж шинжлэгдэж ирсэн байгаа. За бусад одоо нүүрний элементүүд удирдлага бол хിവэрэ байж байгаа. За дээр нь одоо манай малч сайн мэдэндээ хотел брендийн хамгийн гол давуу тал болох зис оромгон гол байгаа. За тэр зис оромгон голыг одоо бас та бүхэнд удахгүй танилцуулъя. За дээр нь дуу чимээгөө эрчим хүч баг зарцуулдаг компрессор. За хамгийн гол нь одоо энэ хоёр загвар маань хоёулаа тус бүр ийм 8 санжийн зузаан хан бол хിവэрэ хадгалагдаж ирж байгаа. Тэгэхээр 8 санжийн зузаан хан маань гэдэг маань өөрөө энэ дотор нь байгаа хүүтнээ маш сайн барьж өгдөг. Тоггүй болсон аккумулятор суудсан. За аагим зууны халуунд ч гэсэн хөлдөөгч маань энэ дотор нь хийсэн бүтээгдэхүүний хүүтнийг удаан барьдаг учраас манай хотел хөлдөөгчнүүд илүү олон цаг, илүү олон өдөр ажиллаж нэг махаа хүүтэн байлгадаг нь 8 санжийн зузаантай холбоотой юм аа. За дараагийн хотел брендийнхээ одоо энэ хөлдөөгчнүүдийн давуу үндсэн талыг нь харуулахын тулд бид бүхэн яг зориуд дарыг нь хөлдөөгчн дотор байлгах зис хоолоонуудыг малчтай ойлгомжтойгоор ингэж одоо үзүүлэн болгож бэлдсэн байгаа. За тэгэхээр зис хоолойтой л гэж яриад байдаг. Зарим малчт маань сайн мэдгүй яг юун зис юм болоо гэж асуудаг. Тэгэхээр энэ хөлдөөгчний доторх энэ фреон буюу одоо хөргөх шингэн хийгүүдэг энэ одоо хоолойг бүгдээринг манай компаниуд болон зис хоолойтой хөргөгч хөлдөөгч одоо нийлүүлдэг байгаа. Тэгэхээр энэний давуу тал нь юу вэ гэхээр энэ зис маань өөрөө юм уян хатан материал учраас одоо хугардгүй. Ингээд одоо юу гэдэг би ингээд дахилгаа тавьчихад энэ өөрөө уян учраас хугардгүй. Тэгэхээр малчтын маань одоо үндсэн нүүдэл суудал хийхэд маш их хөлдөөгч дөргөлт авдаг, чичирдэг, тэгээд тээвэрлэлт олон удаа хийгдэг учраас энэ дөргөлтноос хамгаалсан гэдгээр энэ маш их давуу талтай. Тэгэхгүй хөнгөн цагаан юм төмөр хоолойтой хөлдөөгч малч маань сонгож авснараа нүүдлийн одоо гарын ая даахгүйгээр хугардаг, цоордог, нүх гардаг. За тэрвэрээ фреоныхоо хийг алддаг. За тэгээд хөлдөөгч нь ажиллаад байгаа боловч одоо махаа хөргөж чадахгүй одоо ийм ажиллагаагүй хөргөж болдог ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо ингээд 100% ингээд зис хоолойтой болсны давуу тал нь нэгдүгээрт одоо ундлага ашиглаханд гар төсвөртэй. Хоёрдугаарт өөрөө монголчууд маань бас мэдэндээ зис аяганд хийсэн одоо халуун хүүт юм бол маш сайн дулаанаад амжуулдаг. Тэгээ тэрүүнтэйгээ холбоотойгоор энэ зис маань өөрөө махны дулааныг өөртөө сайн шингээж хөргөж өгдөг гэсэн хурдтайгаар. За төмөр хоолойтой хөлдөөгч 1 цаг мах хөлдөөж явахад зис хоолойтой хөргөч бол тэрнээс 2 дахин илүү хурдан 30 минутанд одоо махаа хөргөөгөөд эхэлнэ гэсэн. Тэгэхээр халуун хүүтний дамжуулах солилцох хурд маань зис дээр бол илүү одоо өндөр хурдтай байдаг гэж ойлгож болно. За тэгээд түрүүн хийсэн фреон цоорох эрсдэл нь багассан учраас энэ тэндээ цоорох асуудал гардаггүй. Хөлдөөгчний нэг гол засварын гол асуудал нь одоо фреон хаана газраа энэ хоолойн дээр цоорох юм бол тэрийг оншилж одоо засахад айгүй хүндрэлтэй тэр хөлдөөгчийг баг хаяхаас өөр одоо аргагүй болдог байдаг бол зис хоолойтой хөлдөөгч эвдэрлэлт гэмтэл багтаа. За одоо 7-8 жил ямар ч асуудалгүй ашиглаа явсан зис хоолойтой хөлдөөгчнүүд байгаа гэдгээрээ манай компани бахархаж явдаг.
За 3 дугаарт бас нэг танилцуулах зүйл маань энэ хөлдөөчний маань мотор буюу компрессор байгаа. Одоо хөргөх гол зүрхэвч эд ангин гэсэн үг. Тэгэхээр энэ хөлдөөчний маань энэ гарч байгаа энэ хоолойнууд нь өөрсдөө бүгд зис толгойтой байдаг. Тэгээ энэ зис толгойг энэ зис хоолойтой нь гуйж өгснөөр зисийг зистэй гагнаснаар одоо найдвартай гагнаас болж өгдөг. А тэрний оронд зисийг хөнгөн цагаантай юм уу төмрөөр нийлүүлж гагнах юм бол яг тэр загнасан одоо залгаа гагнсан хэсгээр цоорох, хугарах, гагнаас нь салах тэргүүрээ хийгээ алдаж хөргөгч одоо эвдрэх гэмтэх ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр зис хоолойтой моторноос шууд зис хоолойтой энэ хөргөх одоо холбоосоо хийж өгснөөр Сопокогийн хөлдөгчнүүд найдвартай нүүдэл суудалд авдаг. Хурдан хөргөдгийн давуу талууд нь байдаг юм аа. За хөлдөөчний бас нэг чухал эд анги бол одоо энэ сенс байдаг. За шөнө оройн цагаар малчт маань хөлдөөгчөө залгаа тонцсон байж хат энэ сенс нь хөнгөж дуграад байдаг. Энэ манай компанийн хувьд бол одоо энэ шотггүй буюу одоо ийм дуу чимээ багтаа ийм сенсийг малчтынхаа 5 тухтай амрах үүднээс нь тавьж өгсөн байдаг. Тэгэхээр хөргөж ажиллаж байгаа үед бол одоо бараг сонсогдохгүй шахав. Дүнгэнэх чимээ бол маш багтаа гэсэн. Тэгээ энэ сенс маань өөрөө бас энэ хянах контроллер буюу хянахыг нь хөргөж өгч үүдэг юм чухал эд анги учраас дуу чимээ багтаа дээр нь хөргөх чадвар өндөртэй байх нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр малчт маань энэ нүүдэлчин хотой айл оторчин брендийн хөлдөөгч сонгосноор одоо энэ олон давуу талуудыг эдэлж найдвартай олон жил хөлдөөгч ашиглах боломжтой болох нэ. Үзэгч та бүхний харж байгаа бидний авт байгаа энэхүү сууц бол Сопоко компани маань оруулж ирсэн оторчин нүүдлийн шинэхэн сууц байгаамаа. Ингээд энэхүү сууцын талаарх мэдээллийг одоо үзэгч та аялаа танилцуулъя тийм ээ. Сайн байцгаана уу. Сопоко компани сэргийгт хэрчим хүчний инженер радиозер байна. Манай компани бол одоо сүүлийн үед шинээр янз бүрийн олон бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Тэдний нэг нь бол уламжлалт мал аж ахуйтай хослсон Монголын нүүдлийн мал аж ахуй гэж ярьдаг тийм. Тэрнтэй зориулаад зөөврийн сууцыг бид нар малчтаа оруулж ирсэн байгаа. Манай зөөврийн сууц нь болохоор 2 гарцхан дөвийн хэмжээтэй. Дотор зайнал нийтдээ нэг 8 м квадрат 2-3 хүн амьдрахад бол тохтой. Агаар сэлгэлт нь 3 цогтой шууд нэвт салхилах боломжтой. Тэгээд тийм зөөврийн сууцгаа дулаан тусгаарлах чанар нь бол 10 см-ийн хөөстэй, дээвэр болон шалан тусдаа, ус дээврээсээ ус гоочгүй, доороосоо шалан хайраад байна гэсэн асуудал байхгүй. 4 сайн чанарын даацын дугуйтай, 4 ширхэг одоо гар кардантай. За ямар машинаар ер нь чирж явах зориулагдсан сууц байгаа вэ? За манай зөөврийн сууц нь бос зөөврийн сууцыг бол хамаагүй овор хэмжээ ихтэй хэрнээ өөрийнх нь жин багтай. 1 тонн жинтэй. Тиймээс бол портер те янз бүрийн жижиг машинаар чирээд явчихад боломжтой хөнгөн жидээ байгаа шүү. За тэгэхээр жилийн дөрөв үйлрэлт хэрэглэгдэхүү энэхүү сууц маань эсвэл зөвхөн отор буюу одоо зуны үйлрэлт хэрэглэх боломжтой юм болов? Жилийн дөрөв үйлрэлт хэрэглэх боломжтой. Ерөнхийдөө хэлсэнтэй 2 болон 4-ийн хэмжээтэй учраас эндээ дотор нь галгалгаагаа хий чинь 8 м квадратыг Монголд тэ зүгээр харгалын цагаар сайхан дулаацуулаад өвөлдөө ашиглаж болох боломжтой. 10 см-ийн зузаан хөөстэй учраас энэ гаднаас дулаан тусгаарлах чадвар нь сайн. Тэгээд сүүлийн сайн вакуум цонхтой дотор дулаалга бүх юм хийгдсэн. Тэгээд дээвэр шал гээд дулаалгуудын бүгдийг хангасан учраас ерөнхийдөө өвөл 100 айлч улар 5 давхртай сайхан аялаад амраад явах боломжтой шүү. За шалыг бол шийдэж өгсөн байна. Тийм ээ одоо паркетаар хийсэн багш байна. Тийм ээ 5 дахыг бас нэлээд эрхэмлсэн бол тээ. Тийм ерөнхийдөө энэ уламжлалт мал аж ахуйг орчин үеийн малчтаа зориулаад тийм ер нь 5 давхртай сайхан амьдраад маллаа тэгээд нүүдлээ явах боломжтой тийм байр зориултаар 5 давхыг 100% хангаж тийм гэсэн байгаа. Тэгээд ашрамт хийхэд эхний 5 захиалагчтай манайх дотор тавилга болон талгаа тийм 100-ын шийдэж өгнө. Өөрөө дээдэлтэй 210 ваттын манай шинээр гарсан нарны дийлэгцтэй тэгээд дээрээс нь гэрэлтүүдгээ хийгээд явчих боломжтой. За. Тэгэхээр одоо энэ хүү суудсан маань зах зээлийн үнээс ер нь ямар үнээр худалдаалагдж байна? Үнэ хашаа хувьд. За зөөврийн сууцнууд зах зээлд бол нэг 15-аас 20 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгээд яг зөөврийн сууц зарим нь баталгаад чиргүүл гэсэн тийм гэдэг. Манайх бол хэрэглээ асуултанд бүгд өөрөөр нь өөрийнх нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээд 16 сая төгрөгөөр эхний 5 захиалагчтай доторх иж бүрэн тогтчуулаад гэрэлтүүлэг бүх захиргааныхын тавилга галгалгаа тэр бүх зүйлийг ингээд хангаад өгчөж байгаа шүү. 16 сая төгрөг нь боломжийн одоо 2-оос 3 хүн ингээд амьдраад явах боломжтой чиргүүлээс маш боломжтой юм гэж бодож байгаа. За цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бас малчт маань тэрийн болон ирж худалдаж авахд бас бэрхшээлтэй байгаа хэрэг тийм ээ. Тэгэхээр ийм тохиолдолд захиалга танах одоо яаж авах? За манай шууд утас 77 21 99 гэх захиалгын 4 оператортай тий бүх захиалгаа аваад тантай ажлын цагуудаар ярилцаад явах боломжтой. Мөн 98 95 91 гээд бос дугаарууд бас байгаа шүү.
Тэгээ Сапоко компани Facebook хаягаар чат бичээд юм дээ. Одоо сүүлийн үед малчид их ухаалаг хэрэглээ өндөртэй болсон. Тэгээд бүх төрлийн холбогдох сошиал сувгууд болон гар утсаараа холбогдоод тэгээ захиалга өгөө шууд. За ингээ үзэгчтэй хоёулаа ирсэн бараа бүтээгдэхүүнүүдээ бас цугаас нь танилцууллаа тийм ээ. Тэгэхээр нэмэлт бас бараа ирж байгаа гэсэн сураг байгаа. Энэ маань одоо хэзээ ямар бараа ирэх гэж байгаа болоо? За хил гайлын маань асуудал хүндрэлтэй хэвээр байгаа. Арга хэмжээ авч байгаа гэсэн боловч одоо биднэрт яг үр дүн гарсан мэдгдсэн зүйл алга байна. Нэг машин 60-аас 80 мянган юан хүрж байна. Тэгэхээр тун удахгүй энэ 7 хоногтой багтаагаад жалан мар эс загварууд маань ирэхээр байгаа. Оо за. За 8 сарын дундуур 8 сарын 15-наас 20-ны хооронд жалан хар 2 загвар маань шинжлэгдсэн 2 загвар маань ирж байгаад энэ тун их малчтай хэрэгцээ шаардлага нийцсэн. Ирээд маш одоо 4-5 хоногийн дотор зарагдсан юм загварууд шинээр ирж байгаа. За мөн жалан мар эсийн сэлбэгүүд маань яг энэ ачаатай хамт ирж байгаа. Тэгэхээр өмнөх эс загвар дээрээс одоо сэлбэг асуусан хүмүүс маань энэ одоо сэлбэгээ манахаар өргүүлээд аваарай. Тэгээ малчтайхаа одоо өмнөөс энэ сэлбэгээ одоо даасан даа сүүлцэл өчөж байна. Сэлбэг бол маш чухал одоо хэрэгцээтэй зүйл байдаг. Тэгээд тэрийг хил гаалтай одоо шалтгаалаад өдөр жоохон удаачлаа. За тэгээд айргны бүлгэрүүд маань дуудахгүй энэ 7 хоногтой сүүлээр багтаагаад ирчихнэ. Тэгэхээр үндсэн бараанууд маань бол ер нь бүгд ирчихнэ. Аккумуляторууд бол сая хангалттай татагдсан байгаа. Тэгээд одоо малчтай шинэ ирсэн манай шинэ компани шинэ шоурумаар зочилж одоо өргөнөөр үйлчлүүлээрэй л гэж уриалъя да. 5 дахьтай орчин бүрдүүлсэн байна. За тэгээд намрын сар гэлтсэн энэ цаг үед одоо хэдийгээр цаг үеийн нөхцөл байдал хэцүү байгаа ч гэсэн за залуу хосууд маань гэрүүл болж байгаа айл гэр датагдаад одоо хэрэгцээ зүйлс олон байдаг шүү дээ тийм ээ. Тэр болгоныг цаг алдалгүй үеийн нөхцөл байдлаар шалтгааллахгүй бас оруулж ирдэг та бүхэндээ баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Малчтын мөрөөдлийг биелүүлэгч Сапоко компанитайгаа хамтаагаараа үзэгчтэй. Малчтын мөрөөдлөг биелүүлэгч Сопоко компани